За лабораторийн ажил номер 11 сахарын ус мөлийн концентрац олох ажлыг тайлбарлая. За энэ ажилд хэрэглэгдэх багаж маань электрон жим байна. Шингэн ус, сахар. За тодорхой эзлэх үнэтэй биштэй. За тэгээд ус хийх сав байна. За эхлээд бид нар хэмжилтээ хийхэд бол савааж энлүүр дээр тавиад багажаа нойлж байна. За ингээд усгийн цэвэр ус энэ. Ингээд энэ ус маань 120-аас 150 грамм байх хэрэгтэй. За 125-ны 13 грамм гэдэг ус байна. За энийг бид нар хүснэгтэн дээр уус мөлийн масс дээр нэгдүгээрт нь бичиж авна. За одоо энийг данлаад за би энэ цилиндр эзлэгүүн тухай сонгож авлаа. За энэ тавхайг одоо бид нар чинь тухайнтай төрн савны оролт өрөхгүй ханд нүрхгүйгээр ингээд тухайгаа авах юм бол 598 грамм тухай. За энэ бол тухай дүрхэд үүсэх массын өөрчлөлт буюу дельта М дээр бичнэ. За одоо бид нар залтаа нойллоод нэг халбаг сахар. За нэг халбаг сахар хэлээ. За энэ болохоор 493. Энэ дээр болохоор нэмсэн сахарын масс буюу MC гэдэг дээр 493 грамм. За энийгээ бид нар сахарын уулзалт нь утгана. За ингээд сахарын уулзалт утгаад одоо энийгээ жин дээр нойллоод түрүүний тухайгаа дахиад хэмжинэ. За 638 грамм. За энэ хэмжилт нь болохоор дельта М буюу 2 дахь хэмжилт маань. За одоо бид нар дахиад нэг албаг сахар иргэн. За 461 грамм сахар хэлээ. Энэ маань болохоор нэмсэн сахар юм бас. За энийг ууслал нь утгана. За энийг саяын сахар утгаад грамм нь олж байна. Ингээ бид нар дахиад тухай дүрлээ. 632. За энэ нь болохоор дельта М-ийн 3 дахь утгана. Гэх мэтлэн бид нар сахараа нэмээд л масс бичиж аваад тухайгаа дүрээд масс бичиж аваад байна. Окей. Ингэсний дараа уус мөлийн масса олчихно. За дараа нь нийт сахарын масс энэ сахаруудаа нэмээд энд нь тавьчихна. За уус мөлийн концентрацийг томьёогоор олно. Уус мөлийн нягтыг бас томьёогоор олно. Ингээ бид нар дараа нь уус мөлийн концентрац болон уус мөлийн нягтлын хамаарлын график байгуулна. За тэгээд алдааг тооцоолно.